За эрхэм хүндэт таарах үзэр сонирхдаг хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг бас дагдаг миний мэргийг хүлээдэг хүмүүстээ бас маш их баярлалаа. Тэгээ бас уучлаарай гэж хүсье. Өнгөрсөн 7 хоногт нэг 7 хоног үнжиж 7 хоногийн мэрэг хийж оруулж байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт оруулах гэсэн боловч бүр 3-4 удаа мэрэг хийгээд тэгээд ер нь айгүй энерги муутай байсан тэр мэргүүд. Тэгээд жохон сөрөг мэдээллүүд ихтэй. Тэгээд ер нь хэцүү, би өөрөө бас тэр мэргийг тавихад надад их хэцүү байсан. Тэгээд сунжиралтаад одоо хөл толгоонд ч болтохгүй. Тэгээд заримдаа нэг хүн жохон самуурчсан шүү дээ. Яг би ч хүн танар маань ч бас хүн те нэг самуурчдаг нэг сонин үеуд. Тэгээд дээрэс нь маш их ажил ихтэй гэл ингээд шалтгаан мундахгүй байлаа. Тэгэхээр уучлаарай. Тэгээд үний тархинд сайн зүйл түгээж, сайхан зүйл түгээх юм бол тэр нь 1000 живаа дахин үрчин те муу зүйл түгээж, муу зүйлийг бас ярьж хэлэх юм бол тэр нь ч бас 1000 живаа дахин үрчин. Тэгэхээр хэдүүлээ таарах үзрийг баясгаж буюу одоо те таарах үзрийг дандаа сайхан талаас нь уншиж бусдад хуваалцах нь бидний одоо ерний амьдралын маань зорилго мөн чанар штэ тэ бусдад хайрыг түгээх нь мөн чанархгүй хүн бидний. За тэгэхээр олон юм ярьсан дуучлаарай. 6 сарын 16-наас 22-ны дуустал өдрүүдэд бидний энерги болон ажил амьдрал дээр маань, эрүүл мэнд дээр маань тэ ямархуу ингээд хэв маяг зөнхөлж байна вэ гэдгийг бас сонирхож үзье. За 1-р групп. За 1-р групп маань Номин цэнхэр өнгийн. За номин цэнхэр өнгийн ийм чулуу байна. За 2-р групп маань Цинабар гэдэг энэ монголоор ямар нэртэй чулуу гэдгийг сайн мэдэхгүй байна. Ийм чулуу. Би мэдэж аваад дараа нь хэлнэ. Цинабар гэдэг олон улсын нэр нь ерөнхийдөө юм байдаг. За ягаан болор. За ингээд 1-р групп, 2-р групп, 3-р групп гэдэг ингээд тусдаа за хүзрнүүдийн сонгох юм бол ингээд хойно харагдаж байгаа их тийм ийм хүзрүүдээс сонгож болно. За ингээд мэргэндээ тавтай мэдлээрээ. За 1-р хүзэр буюу номин цэнхэр өнгийн энэ чулууг сонгосон хүмүүс байна тийм. За энэ чулууг сонгосон хүмүүс маань юун дээр анхаарах вэ гэхлээр ер нь бол энэ маань өөрөө энэ дээр байгаа энэ хараа хүрээлж байгаа энэ одоо цацрагтай тийм үзүүртэй энэ цацраг хэлбэрийн энэ одоо зураг тийм энэ сэлбэр энэ тэмдэгт маань өөрөө бол хоолон хүртийг илэрхийлдэг байгаа. За хоолон хүрт энэ дээр энэ 7 хоногт энэ 1-р хүзрийг сонгож байгаа хүмүүс нэлээд анхаараарай. За хоолоо шүд өвдөх ч юм уу те хүзүү арын хүзүүгээр өвдөх те. За тэгээд ер нь бол ер нь жоохон их мэдрэмтгий байх гэдэг ч юм уу те нэг хоолой хэсгээр ингээд жоохон хүмүүстэй ингээд юм ярихгүй дутгшоогоо болох ч гэдэг юм уу. Тиймэрхүү үеуд бас энэ 7 хоногт байж магадгүй. Хэрвээ тийх юм бол та нар маань цэнхэр өнгийн юм номин өнгийн гой хоолойны алчуур эсвэл номин юм чулуугаар хийсэн гой зүйлт те. За гой эдгээр зүйлүүдийг зүгээд тэгээд яах юм бол өнгө өөрөө нөө энэ дэлхийн ертөнцийн бас нөө гоо сайхны нэг тэгээд энэ дэлхийн ертөнцийн энергийн нэг байж байгаа. Тийм учраас энэ цэнхэр өнгийн гоё юм алчуур, цэнхэр өнгийн гоё хоолойны хоолондоо зүүдэг гоё энэ эрдний юм гоё чулуунуудаар ингээд чимж өгснөөр энэ 7 хоногт таны хоолон хүрт буюу бусдад харилцаа, ихтгэл дүүрэн байх нь. Дээрэс нь одоо шүдтэй амч гэдэг юм уу, хүзүүч гэдэг юм уу тэр авийн өвдөж байгаа хэсэг байх юм бол илаарших тийм бүрэн боломжтой гэж үзэж байгаа шүү. За хүмүүс тэгж үздэг. За тэгэхээр 1-р
мэргийнхэн чулууг энд ингээд тавьчих. За хэдүүлээ. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн маань 6 сарын 16-наас 22-ны өдрүүдийн маань амьдралын хэв маяг ямар хөө байх нь вэ? Чөөрэ сахиусан тэмцэлт нэ. За тэгэхээр эдгээр хөзрүүд маань гарч ирсэн байна. За за нэгд өдөр буюу өнөөдөр те нэлээд найз нөхөд хосын харилцаа, хамтралын харилцаа гэдэг тэдгээр зүйлүүд дээр өнөөдөр бол нэлээд сайхан эерэг байх нь ээж аав багш найз нөхдөд харилцааны хувьд те ерөөхдөө жоохон нааштайхан байх нь. За тэгээд ерөөхдөө хүн хоорондын харилцаа л их гоё те 50 гоё байх нэ. За хоёр дахь өдөр болвол ер нь жоохон энергийн хувьд бол сэтгэл зүйн хувьд бол их гадагшаага өдөр байна. Одоо тэ ингээ хоёр дахь өдөр ингээ та ингээ юу бодож байгаа те тэр зүйлүүдээ ингээ сэтгэлдээ байгаа зүйлүүдээ бусдаа хуваалцах тийм үү энергийн хувьд ч те бусдаа хуваалцах бусад хүмүүст өөрийгөө ойлгуулах эсвэл зарим хүмүүс нэлээд эморох те айгуу тийм эморж ингэж нэг сэтгэл зүйн хувьд бол бас нэлээд тэр бодлогошрох гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд байна. Зарим хүмүүс бол айгүйх аз жаргалтай, хаппи, гоё байх нэ. За 3 дахь өдөр бол ерөнхийдөө энэ 3 дахь өдөр бол ингэж харагдаж байна. Ер нь нэлээд юмыг ажигласан те нэлээд юм бүхэн дээр ухаан шаардсан. За тэгээд дуртай зүйлээ хийсэн тий ер нь бол бүх ажил чинь ер нь жоохон сайхан бүтсэн тиймэрхүү өдөр байх нь шүү 3 дахь өдөр. Тэгэхээр ямар нэгэн зээл мэйл одоо тий ямар нэгэн одоо юмны хариу сонсох ч юм уу багштайгаа уулзах ч юм уу тий н одоо оюутан залуучууд маань багш нартайгаа уулзч бас нэг дүн мөн янз бүрийн асуудлууд дарга зэрэгтэйгээ уулзах. За гэрээ хэлцээр хийх ч гэдэг юм уу хүн ажилд авах ч гэдэг юм уу өөр ажилд орох ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд дээр 3 дахь өдөр бол нэлээд гоё байна. За 4 дахь өдөр бол бас гоё ирч хүчтэй тий гоё өдөр байна. Тэгээд мөн л адилаас ажил төрөл дээр бол нэлээд сайхан бүтэмжтэй энергийн хувьд бол нэлээд гоё байна. Тийм нараа муур гарч муурны зураг анц тэгэхээр энэ одоо нэлээд мэргэн ухаантай тий нэлээд гоё юм зарим эмэгтэйчүүд маань нэлээд бас нөө хайр давандаа нэлээд эрхэлсэн тий муур шиг юм гоё юм уу энэ алархаа эрхэлсэн тиймэрхүү байдалтай байх гэдэг ч юм уу тий за их зүүн сав мэдрэмж өндөртэй байх ч гэдэг юм уу 4 өдөр тийм биш үү тэгэхээр та ер нь бол 4 өдөр нэлээд сайн ажил төрлийн асуудал дээр тийм үү хичээл дээр ч юм уу тий ингээд нэлээд сайн ингээд нөө оюун санаач айгуу гоё юм сэргэг байж зөв оновчтой зүйлүүд одоо гаргаж дээрээс нас таны ажил чинь өөрөө ирэхгүй л бүтсэн нэг тийм гоё өдөр байна. За тэгээд энэ 5 дахь өдөр бол үнэхээр happy байна уу ингээд сэтгэл санаа тийм энэ 5 дахь өдөр болохоор би ингээ харуулж. За 5 дахь өдөр болохоор найз нөхдөдөө уулзах. За эргэн тойрныхоо ингээд хүмүүсийн харилцааг мэдрэх тий за нэлээд дуртай юмаа хийх
нилээн тэр гоё happy байх тийм өдөр байна. Нилээн гоё байна. За тэгээд мэдээж бас тэжээвэр амьтантай нохоотой болвол бас тэрийгээ нилээн арчлах ч юм уу те. Ер нь бол бусдыг бас нилээн арчилсан өдөр бас байж магадгүй зарим хүнд. За хагас өдөр бол нилээн бодоо ажил амардаг өдөр штэ. Гэхдээ хагас өдөр бол нилээн нөгөө сэтгэл зүйн хувьд бол нэлээд тийм эмоос байж магадгүй шүү. Ялангуяа юуны ордныхоо одоо хоньны ордных за тэгээд мэлхийн ордных, үхрийн ордных, ихрийн ордны за эдгээр хүмүүс бол нэлээд одоо нэг хосын харилцаанаас болоод бас нэлээд жоохон эмо сэтгэл зүйн хувьд бол нэлээд жоохон хэцүүхэн байж магадгүй харагдаж шүү. За тэгээд тийм байна те хагас өдөр. За бүтэнсэн өдөр бол бас нэг эх 7 хоногийнхаа ажил энтрийг төлөвлөжүүл бас зүгээр. Гэхдээ та хоёр зүйлийн ямар нэг хоёр зүйлийн нэгийг сонгохыг бас хүсэж явах шиг байна. Бүтэнсэн өдөр та бас сонголт хийвэл илүү бас зүгээр өдөр байна. За тэгээд манифест энтер хийх, тэг шинэ зүйлийг төлөвлөгөө гаргахад бас нэлээд сайн өдөр байна. За энэ сингл залуучууд маань энэ 7 хоногт бас одоо интернетээр харьцаж исэн хүмүүстэйгээ уулзах бас магадлал бас айгүй өндөр байна шүү. За тэгээд нэг бол найзаар дамжуулдаг ч юм уу тийм харилцаанууд айгүй их байна. Тийм хосын харилцаанууд айгүй их байна. Тэгэхээр энэ сингл залуучууд маань хосын харилцаан дээр бас нэг шинэ алхам хийх бас магадaltaй харагдаж байна. За тэгээд гэр бүлтэй хүмүүс маань гэр бүлийн харилцаан дээр нь бол нэлээд сайхан байна. Харин ажил төрлийн харилцаан дээр ч бас нэлээд дайжгүй л байна. Найз нөхдийн харилцаан дээр ч бас дайжгүй байна. Гэр бүлтэй хүмүүс маань бол нэлээд дайжгүй байна. Одоо жишээ нь нэг маргаантай өнгөрсөн 7 хоногудад ч юм өнгөрсөн саруудад маргаантай байсан гэр бүлийн харилцаатай хүмүүс энэ 7 хоногт нэлээд нөгөө шуурга намдаж нэлээд бас нөгөө нэг сайхан харилцааны түвшин нас нэлээд гайгүй болж бүхий энийг ойлгох магадлал маш өндөр байна. За тэгээд нэгдүгээр одоо хүзрийг сонгосон нэгдүгээр группийг сонгосон энэ чулууг сонгосон хүмүүстэй за ингээд аз жаргал сайн сайхан бүхний дээдэг цаглашгүй гэхээр хүсье. За ингээд дараагийн одоо 7 хоногийн мэргээр уулзцаая. За баярлалаа. За хоёрдугаар хүзрийг сонгосон буюу хоёрдугаар хүзрийг одоо буюу ийм хүзэр сонгосон буюу одоо ийм чулуу сонгосон хүмүүс маань мэргэндээ тавтай морил цинабар гэд хүч чадлыг илэрхийлдэг ийм чулуу байгаа. За тэгэхээр нэг ууц нурууны хүртийг хариуцж идэг. За ийм чулуу ахнэ. Тэгэхээр энийг одоо энэ цэцэгний энэ хэлбэрт байгаа. За энэ дөрвөн талтай энэ цэцэгний хэлбэр нь өөрөө нэг ууц нурууны буюу доороос 2 дахь хүртийг илэрхийлж идэг ийм бэлэг тэмдэг байгаа. За чулууны хувьд бол цинабар хүч чадлыг илэрхийлдэг. За энэ 7 хоногт бол зарим хүмүүсийн нэг бүр эмзэг болох, нуруу өвдний жоохон өвдөлттэй байх. За зарим хүмүүс нэг одоо ингээд бэлгийн харилцаач гэдэг юм уу хосын харилцаа энтер хийгээд ингэхээр жоохон итгэхгүй байх. За өөртөө итгэлгүй байх, тайван бус байх юм болвол одоо энэ цинабар гэдэг энэ чулууг одоо зүүх ч юм уу за тэгээд өмсөж байгаа өмд цамцсан одоо ингээд ийм одоо бор өнгийн одоо ийм хүрэн бор ийм шоколадан бор ийм өнгийн одоо хувцсан өмд цамц өмсөх одоо дотор хувцас өмсөх. За тэгээд дээрэс нь ийм өнгийн тэлэнүүд байдаг шүү дээ. Тэлэн энтер зүүх гэх мэтлэнгээр ингээд өнгөөрөө ингээд нөгөө биеийнхаа энэ энергиудыг сэргээж болох ийм
бүрэн боломжтой шүү. Тэгээ 3D ертөнц дээр энэ өнгө гэдэг бол маш их чухал байдаг. Тэгэхээр энэ бор өнгийг одоо зарим хүмүүс маань 2 дугаар группыг сонгосон зарим хүмүүс маань хэрвээ ингээд те миний түрүүний хэлсэн тийм бөөр өвдөх, нуруу өвдөгч гэх юм уу те бэлгийн харилцааны жоохон асуудлуудтай байх, өөртөө итгэлгүй байх юм бол энэ хүч чадлын энэ өнгийг буюу хүч чадлын хүрдээ сайн сэргээгээд энэ өнгийг хэрэглээд ийм гоё чулуунуудыг хэрэглээд тэ энэ цинабар гэдэг энэ гоё чулууг хэрэглээд юм уу бор өнгийн өөр бас гоё чулуунуудыг хэрэглэсэн одоо байж болно гидсэн дээрээ тавих ч юм уу те за эсвэл болвол тэлээ зүүх хувцс дотор өмд энтрэ ингээд ийм өнгөтэй байлгах ч юм уу те иймэрхүү байж болж байгаа шүү. За тэгэхээр илүү гоё энергичс сэргэх нь байна те. За 2 дугаар группыг маань сонгосон хүмүүс юм байна. 6 сарын 12-наас 22-ны хооронд энергийн түвшин ямар хөө байх нь юун дээр илүү анхаарах нь сахиусан тэнгэрүүд минь бүхий сайхан энергиуд минь хэлж өг туслаарай гэж байна. За нийлэн их үзэр эргэж байна. Нийлэн хүрнэлтэй 7 хоног болох гээд байна шүү. За юм байна. За нэг 2 дугаар группыг сонгосон хүмүүс маань мэргэндээ анхаарлаа хандуулаарай. За 7 хоногийн ернийг нэгээр нь ингэж жоохон дээшлүүлмээр байна тий. 7 хоногийг ерөөхдөө энергийг 7 үзрээр ингэж гаргаж татлаа. За эхний өнөөдөр болвол бусдаа нэлээд ингээд одоо нэг гоё тэгээ нэлээд гоё зөвлөн харьцаж бусдыг хайрлсан, халамжилсан тиймэрхүү өнгөрөхнээ. За хийсэн зүйлүүд чинь нэлээд гоё юм. Таны сэтгэлд ингээд гоё юм таатай мэдрэмжүүдийг нэлээд өгсөн тийм өдөр байна. За 2 дахь өдөр болвол ерөөхдөө нэг сэтгэл санаагаар унаад нэг жоохон тийм хэцүүхэн байсан болвол тий 2 дахь өдөр сэтгэл санаа чинь гоё ингэж хөөрж айгуу гоё тийм баярлах одоо шин мэдээ энтер авах ч юм уу тий визний хариу авах ч гэдэг ч юм уу. За ерөөхдөө нэг ажил бүтсэн за сэтгэл санааны хувьд ч айгуу гоё доктортой болсон байх нь өнгөрсөн 7 хоногудад жоохон докторгүй сэтгэл санааны хувьд жоохон хэцүү тий эморсон за өөртөө стожин хитгэлгүй байх маах ч юм уу тиймэрхүү үйлдэлүүдсэн байж магадгүй. За үүнийгээ дагаад 2 дахь өдөр нэлээд гайгүйсэн болохоор 3 дахь өдөр бол нэлээд таны гадаад гоо үзэмж ажил төрөлтэй. За бүх юм чинь нэлээд гоё байна уу. Тэгээд танд нэлээд 3 дахь өдөр нэлээд орлого орж ирж бас магадгүй. За энэ муур ингээд дээш хараад ингээд эрхлээ тоглоод хөвтчихээд тэгээд энэ хоёр талд нь нэг юм бас арслан юм гоё синтэ дээр маш үзэсгэлэнтэй эмхтэй ингээд сууж байна. За хүссэн юм 3 дахь өдөр авахд нэлээд боломжтой. Та хин нэгнээс одоо тий хүссэн ямар нэгэн зүйлээ авах гэж байгаа шууд хэлээд авахд бол бүрэн боломжтой. За харагдаж байна. За 7 гэн 3 дахь 4 дахь өдөрт нэлээд буцаад бас бодлогошрох юм орох нэг савлсан энэ 2 дугаар хүзрээг үзэж байгаа дийлэн хүмүүс нэлээд усны орцтой хүмүүс бас байх бүрэн магадaltaй харагдаж шүү. За тэгээд нэлээд юм орох тий 4 дахь өдөр нэлээд юм орох зүг чигээ олохгүй байх тийм сэтгэл зүйн докторгууд байдалд орох бас магадaltaй. Гэхдээ зүгээрээ ер нь бол таны одоо тийм өмнө өдөр авсан ирч хүч чинь маргаашхан өдрийн энергийг нөхчих учраас нэг айхтараас 4 дахь өдөр бол нэг айхтараас юм ороод энерги олоод авахгүй бах. Гэхдээ танд 4 дахь өдрөө орж ирсэн тэр сонирхолтой нэг тийм амьдралт чинь нэг тийм бодол өгсөн хүчтэй тийм мэдрэмж байна. Тэр сэтгэл зүйн тэр мэдрэмжээ та өөрөө сайхан мэдрээд даваад гарах юм бол
Нилийн 5 дахь өдрийн сонголт энэ төр чинь нилийн сайхан болох нь 5 дахь өдөр тань дээр бас нэг амьдралын сонирхолтой сонголт ч юм уу те. За одоо аль банкыг сонгох уу, аль хүнийг сонгох уу, за аль ажлаа сонгох уу, юуг өнөөдөр хийвэл илүү зүгээр байна те. Гих мэтлэн ингээд мэдрэмж айгүй өндөртэй 5 дахь өдөр нилийн одоо толгоогоор ажиллах гэдэг юм уу те, логик мэдрэмж нэлээд өндөртэй, зөв шийдвэр гаргах боломжтой байна. За тэгээд ёстой та нөгөө 4 дахь өдөр эм орсноор эм орч одоо те сэтгэл зүйн гэсэн үг ш. Зөвхөн таны одоо сэтгэл дотор байгаа нөгөө сэтгэл өвдөлтөн гэж ярьдаг. Тэр сэтгэл өвдөлтөө та сайн мэдрээд, сайн бодоод, сайн тунгаагаад өмнөх өдрийнхөө энерги сайхан одоо тий тэнцвүүлээд ингээ явчих юм бол 5 дахь өдөр танд нэлээд бас бусдтай харилцаж хоёр зүйлийн нэгийг сонгох ч юм уу тий тиймэрхүү зүйл дээр нэлээд боломж орж ирж байна. 5 дахь өдөр та өөртөө ихтэй тий сонголтоо хийсэн ч гэсэн тэрэндээ бас хагасаа өдөр жоохон эргэлзэж магадгүй. Эргэлзэх ер нь хэрэггүй тий ер нь бол тийм эргэлзэж наастаа цаашдаа байх хэрэггүй. Тэгээд энэ хараа бүтэнсэ өдөр болоод ирэхээр бас одоо жишээ нь энэ 5 дахь өдөр гаргасан одоо тий шийдвэр байгаа байхгүй. 5 дахь өдөр нь ямар нэг юмны нэг шийдвэр гаргах гэдэг. Тэгээд тэр шийдвэртэй бүтэнсэ өдөр жоохон эргэлзэж магадгүй харагдаж байна. Гэх мэтлэн иймэрхүү уялдаа холбоонууд харагдаж байна. За хосын харилцаан дээр ганц бие хүмүүс маань ерөнхийдөө бас ингээд нөө онлайнаар нэг олон хүмүүстэй ингээд 2-3 үнтэй чаталдаг ч юм уу тиймэрхүү байжсэн бол тэр эдгээ шигшиж зэгцлэх. За тэгээд харилцаа гэж бодож исэн, крашлж исэн хүмүүс чинь нас сэтгэлд чинь таалагдахгүй байх юм бол тэр эдгийг хайж болох. За тэгээд дээрэс нь одоо сингл залуучууд маань ярьж байгаа шүү дээ тий. Эдгээр хүмүүс маань ерөөхдөө нэлээд л их гоё үзэсгэлэнтэй байна. Тэгээд энэ 7 хоногт нэлээд олонний анхаарлыг бас нэлээд татж जैन. Тэгээд түүнээсээ олоод ч тэр юм уу бодох юм айгүй ихтэй байна. Тийм жоохон зарим хүмүүс ер нь бол яг нэг тийм хосын харилцаанд орно гэж бол хэлэхгүй. Гэхдээ ер нь нэг яах гээд байгаа нь мэддэхгүй л нэг тиймэрхүү дүү таныг жоохон шоконд оруулсан ганц нэг хальт ороод гарах тийм онлайн харилцаа ч юм уу нэг тиймэрхүү л зүйлүүд байна да. За гэр бүлтэй хүмүүс маань гэр бүлийн хагасаа өдөр бол нэлээд гэр бүлийн жоохон маргаан байж магадгүй шүү. Хагасаа өдөр 4 дахь өдөр бас жоохон маргаантай байж магадгүй. Тэгээ хэрвээ тийм байх юм бол та өөрийгөө жоохон цэгнээд одоо энэ сэтгэл зүгээ жоохон цэгнээд тэгээд ер нь бол бусдтай маргалдахгүй хэрэлдэхгүй би ч ер нь бол бас энэ жоохон ингээд над руу дайрах ингээд нэм тийм стресс өөрт чинь өгөх зарим хүмүүс шүү тийм стресс өгч өөрийг чинь жоохон зовоож чамааг ингэж жоохон хүндлэхгүй байх мэдрэмж тэр хүмүүс өгчэвэл тэр мэдрэмжийг зүгээр хүлээгээд авчаараа зүгээр за яг энэ хүн ингэж л байд юм да. За яг юм гэдэг чинь өөрчлөгднө юм гэдэг чинь товтой хугацаатай бүх юм одоо болох ёстой юм болдгоор л болж байгаа юм билүү гэж одоо сайхан тайван байхыг хичээгээд зөвхөн одоо зөв бодолтой анхаарлаа хандуулаар сэтгэл зүйтэй биш зөв бодолтой анхаарлаа хандуулаарай. 4 дахь өдөр 5 дахь өдөр хагасаа өдөр нэлээд анхаараарай эдгээр зүйлүүдтэй. За 1 дахь 2 дахь 3 дахь өдөр бол нэлээд сайхан энгийн юм болж өнгөрөхнэ. Тэгээд 4 дахь 5 дахь хагасаа өдөр бол нэлээд жоохон гэр бүлтэй хүмүүс маань жоохон харилцааны хувьд бол жоохон тиймэрхүү байж бас магадгүй. Тэгээ яг сайхан мэдрээд өнгөрчихгөө тийм хэрүүлгүй уралгүй үл ойлголцолгүй гэр бүл гэж хизээж хаанч байдаггүй. Тэгштэй тэргүй хоёр эрэгтэй эмэгтэй хүн нийлсэн л болвол үзэл бодлын хувьд бол зөрчил үүсэх нь одоо ойлгомжтой байдаг. Тиймстэй хүн болгон л тийм тэрийг мэддэг шүү дээ би хэлэхгүй. Тийм л юмнуудын хүзэр дээр гарч ирээд байна да. За тэгээд бүтэн санд нэлээд сайхан амархыг зөвлөж байна. Таро карт маань.
энэ 7 хоног бол жоохон сэтгэл зүйн хувьд бол юу вэ? Тэгээ магадгүй усны ордны хүмүүс нэлээд байх шиг байна да. Энэ 2 дугаар мэргийг сонгож байгаа хүмүүс. За тэгээд ирэх 7 хоногт буюу тий энэ 7 хоногт гэсэн үг шүү дээ. Энэ 7 хоногт аз жаргалтын сайн сайхан бүхний дэдэг энэ жил тарах үзрийн зүгээс суугийн зүгээс та нартай хүсье. За баяртай дараагийн мэргээр уулзъя. За ингээд 3 дугаар мэрэг буюу энэ чулууг сонгосон. За ягаан болор чулууг сонгосон хүмүүс маань буюу яг таарсан юм те энэ ягаан хүзрийг сонгосон хүмүүс маань мэргэндээ тавтай марлаарай. За ягаан болор нь бол мэлмийн хүрд буюу одоо толгооноос дээш хамгийн дээд хүрд байждаг. За тэгэхээр ер нь бол та энэ 7 хоногт нэг тодорхой бус байдлыг мэдрэх ч юм уу, тэг шийдвэр гаргах гэхээр гаргаж чадахгүй байх ч юм уу, юмаа мартаж санах ч юм уу, тэг нэг амьдралд нэг итгэхгүй сонирн болоод байгаа ч юм уу, тийм мэдрэмж байх юм бол одоо ягаан өнгийн болор чулууг ашиглаад одоо обруу шиг ч юм уу те үсний даруулга за үсэндээ одоо ийм ягаан өнгийн болор ийм үсний хавчаар энэ ч юм уу ийм чимэглэлтэй гоё хавчаар за магадгүй гоё ийм одоо нэвдинг ч юм уу те ийм гоё ийм ер нь ийм ягаан болор ийм чулуун ийм чимэглэлтэй ийм нэвдинг энэ төр бас эмэгтэй хүмүүс зүүж ахын илүү зүгээр байдаг. Яагаад тэгэхээр орой буюу мэлмийн энэ хүрдээ илүү сайжруулж байна гэсэн үг. Дээрээс нь бас усан ягаан өнгийн малгайн өмсөх ч юм уу тий. За гих мэтлэн байх юм бол таны нүүртээ амьдрал сонирхолгүй байх, тий мартаж санах, шийдвэр гаргалт муу болох, тод бус байдалтай ингээ бусдтай харьцах энэ төр чинь нэлээд алган олж таны мэлмийн хүрт илүү их сайжирч сэргэх юм аа шүү. Тэгэхээр усан ягаан өнгийн ийм гоё хүчтэй байдаг байх нэ. За чулуун анд ингээ тавьчих. За 3 дугаар одоо хүзрийг сонгосон 3 дугаар группыг сонгосон хүмүүс юм байна. 6 сарын 16-наас 22-ны хооронд амьдралынх нь 7 хоногийн энерги нь ямар байх нь вэ? Сахиусан тэнгэрүүд нь бүхий сайхан энергиуд нь бид нарт хэлж өгөх туслаарай. За ай За бүх үзэрнүүдээ ингээд сонгочлоо. За тэгэхээр 1 дахь өдөр, 2 дахь өдөр, 3 дахь өдөр, 4 дахь, 5 дахь хагасан, бүтэнсэн ингээд. За ерөөхдөө ингээд үзчихье. За тэгээд 1 дахь өдөр бол нэлээд бас таны эргэн тойронд ч өнөөдөр те энэ 16 штэ өнөөдөр жоохон эргэн тойронд чи зарим хүмүүс явж жоохон ховж тавдахгүй байдал те жоохон өөрийгөө бусдаас нуусан тийм ерөнхийдөө нэг тиймэрхүү өөртөө итгэлгүй байх ч юм уу. За нэг тийм хоббигоо ингээд гоё хөгжүүлээ явъя гэсэн чинь жоохон өөртөө итгэлгүй тэг унтаа байх ч юм уу ядарсан байх ч юм уу нэг тиймэрхүүдөө жоохон энерги байна. Тэгэхээр та өвдөөс хойш оройн цагаар ч юм уу тий жоохон ганцаараа ингээд сайхан дуртай зүйлээ хийх хичээгээд тий сайхан тайван амраарай. За 2 дахь өдөр бол таны найз нөхдөөс
чинь тий жоохон танаас тусламж гуйх тийм үү найз нөхдөд чинь хин нэг ээж аав ч юм уу заавчлаараа хин нэгэн магадгүй та өөрөө ч юм уу жоохон өвдөх ганцаардах тиймэрхүү мэдрэмж бас байж магадгүй. За тэгэхээр энэ дээрээ жоохон анхаараад дуртай киногоо үзээд дуртай зүйлээ хийгээд ингээд жоохон энерги жоохон цэвэрлээд тий яагаад тэгэхээр энэ ер нь бол энэ усан болор ягаан болор тий ягаан болортой ер нь холбоотой бас гарч лээ л да. Яагаад ч юм би 7 урдны чулуус гисэрсэн чинь энэ ягаан хүзрэн дээр энэ ягаан болор чулуу гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол нэг оюун санааны хувьд ч юм уу тий логикийн хувьд ч юм уу жоохон тогтворгүй байх 7 хоног бас байгаад иж магадгүй шүү. За тэгээд 3 дахь өдөр бол жоохон янз бүрийн 1 2 дахь өдрийн стресснээс болоо 3 дахь өдөр одоо найз нөхдөдөө нэлээд уулзч гадуур жоохон стрессээ тайлах бас бүрэн магадaltaй байна. Тэгж харагдаж байна. За тэгээд 4 дахь өдөр болохоор за яста жинхэнэ фитнест явдаг бол фитнесээ хийгээд те гоё одоо сонирхолтой тоглоом одоо боулинг ч гэдэг юм уу юу гэдэг спортоор хичээлэх ч юм уу тиймэрхүү өдөр байна. За тэгээ нэлийн эрч хүч энерги ч нь бол нэлийн сайн сэргэж байна. 4 дахь өдөр бол бас сонирхолтой эсрэг хүүстэндээс нэлийн их гоё харагдаж нэлийн сонирхолтой байж бас магадгүй тий нэг гадаад өнгө үзэмч чинь нэлээд гоё харагдчих гэж магадгүй. За 5 дахь өдөр бол бас гоё бүх юм чинь гүйдэл байна л да тийм бүх юм чинь гоё байна 5 дахь өдөр. За тэгэхээр танд одоо ямар нэгэн хийх гэж төлөвлөж ирсэн зүйлээ бол 5 дахь өдөр хийгээрэй. За 3 дахь өдөр бол та гадуур найз нөхдөдөө уулзаад явхад бол нэлээд гоё өдөр байна. 1 дахь 2 дахь өдөр бол нэг их үйлдэл хийгээд тэргүй амар гэж байна тийм үү. За тэгээд 5 дахь өдөр бол зүгээр сайхан найз нөхдөдөө уулзч зөвлөгөө авах те хин нэгэнтэй уулзч ярилцах гих мэтлэнгээр айгуу дайжгүй байна. За 4 дахь өдөр болоод ирэхээр ямар нэгэн хосын харилцаа за тэгээ ямар нэгэн хобби янз бүрийн тэг гадна тал руу чиглэсэн аав ээжтэйгээ уулзах тий багш нь одоо найз нөхдөдөө юу байдیں бизнес уулзалт энэ төр юм дээр бүх юм дээр чинь жоохон аз одоо ивэж бас магадгүй. За 5 дахь өдөр бол бүх юм л гүйд гэж юм л та бүгдөө сайхан биш үү. За чи ста найс шүү болно шүү тий 5 дахь өдөр хий гэж бодсон юм а хийгэрэй гэж байна. За хагасаа өдөр бол жоохон дуу чимээ тий янз бүрийн зүйлүүдээс хол авах хэрэгтэй. Шоудах зугаа цингэл янз бүрийн зүйлүүдээс жоохон хол авах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ямар нэгэн байдлаар одоо үнд зүйлээ алдах ч юм уу тий үнд зүйл юу ч байж болно. Ийм бүүж одоо үнтэй идэл ч юм уу. За эсвэл сайн найз нөхдөд алдаж бас магадгүй харагдчих шүү хагасаа өдөр. За бүтэнсэн өдөр бол айгүй гоё карт гарч ирсэн байна. За хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх юм бол нэлээд гоё яхан энэ одоо хайрын өдөр гэж байна л да энэ тий саран гэж биччихээ солонгосоор. За солонгос үзэр хүн бэлгэлсэн бас гоё үзэр байгаа. За тэгээд энэ хайрын өдөр байна. За ямар нэгэн хүмүүст ингээ хайраа илчлэх тий их хайр дуран тийм гоё өдөр байна. За тэгээд сингл залуучуудыг эндээс ингээ харж байхад магадгүй тий бүтэнсэн өдөр нэлээд одоо болцоонд явах бас магадaltaй харагдаж байна тийм үү. Яагаад тэгэхээр бүтэнсэн өдөр хайрын өдөр гэж байна. За аав ээжтэйгээ болцох. За хайртай найз нөхдөдөө одоо болцох. За нэг бол тоочглжсэн эмэгтэйтэйгээ болцох тиймэрхүү бас байж бол нэг бол 3 дахь өдөр танилцсан шинээр танилцсан эмэгтэйтэйгээ чаталж одоо ингээ чаталж ямар нэгэн байдлаар байжсэн бол 5 дахь муу 4 дахь өдөр одоо бүтэнсэн өдрийн уулзах боломжийг бас сонгоод бүтэнсэн өдөр одоо уулзах тэхүүнгээ чатлаад те ингээ энэ 3 дахь өдөр танилцсан эмэгтэйтэйгээ бүтэнсэн өдөр уулзах ярих уу гэж чат 4 дахь 5 дахь гоё чаталж аваад хагасанд бол хэрэггүй гэж шүү заяа. Хагасанд бол уулзаад хэрэггүй бүтэнсэнд уулзаарай гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү мэрэг гарч ирж шүү.
тэр single залуучууд жоохон анхаарад яараа тэгвэл өдөр нь бас нэлийн юу тааламжгүй өдөр нь хагас өдөр бол ямар нэгэн зүйл хийхэд тааламжгүй өдөр шүү. За тэгээд юунд бол магадгүй хагас өдөр уулзчих юм бол тэр хүний дуу хоолойны өнгө ч юм уу эсвэл таны дуу хоолойны өнгө ч юм уу эсвэл эргэн тойрны чинь байгаа орчин танд болон тэр хүнд таалагдахгүй байснаар та хоёр биендээ таалагдахгүй байх магадлал маш өндөр. Тийм болохоор бүтэнсэн өдөр л уулзалтаа товлоорой. Тэгээд бас нэг шууд тэ шин ингээд найз нөхдөдөө шин харилцаа үүсгэж байгаа бол шууд бас яарч бити бас уулзаарай гэдэг зөвлөгөө энэ дээрээс гарч ирж шүү. Жохон танихыг хичээгээрэй тэ яарч уулзвал жохон хөнгөн харилцаа болох магадлалтай, гүн үнзгийн харилцаа болохгүй байх бас боломжтой харагдаж байна. За тэгээд хосын харилцаатай хүмүүс болвол ер нь жохон 7 хоногийн эхний ер нь бол 7 хоногийн ер нь ихэнх өдрүүдээр жохон би нэ ойлгохгүй байх магадлал маш өндөр байна. Тэг яг би энтэйгээ ярилцах юм хүсэх юм бол бүтэнсэн өдөр сайхан сууж аваад ярилцаарай. Хүүхдүүдтэй болвол хүүхдүүдээ ээж мэж рүүгээ аваачдаг ч юм уу тий өглөөрт ээж аваараа хавчиж жоохон тавьж өөрсдөө хоёулахна гадуур болцох ч юм уу тий хин нэгнийхээ хэлж байгаа гомдоосон үг байх юм бол тэрэндээ бүтэнсэн өдөр уучлалтгүйгээд нөгөө үнэнд тэг таны нөхөрчин буюу эхнэр чинь танаас уучлалт гуйхгүй байх юм бол зүгээр тий гэж бодоод нэг удаа орхиод уучлалт гуйгаад нэг удаа өөрөө болцоонд ураад тий эмхтэн үзэж байгаа бол яагаад эрэгтэй хүнийг болцоонд урж болохгүй гэж тийм үү. За нэг удаа уучлаад хайрлаад үзээрэй хүн бас гоё сэтгэл санаа нэргээд гоё болж магадгүй тий. Гэр бүл доктортой байх юм бол өөр хүүхдийн өсөлт хүмүүжил бас доктортой тий. Эрүүл харилцаатай ээж автай байх юм бол ирээдүйд өөрсдөө эрүүл харилцаатай гэр бүл үүсгэж сайн сайхан явах бас болдог тий. Одоо тийм байдаг аа. Тэгээд ер нь надаар хэлүүлдэггүй амьдрал угаасаа л тийм байдаг шүү дээ. Тэгээ яг энэ үгийг өнөөдөр дахиж хин нэгнээс буюу надаас сонсох одоо болж байгаа нь бас цаг хугацааны үед учиртай тий. Сонсох ёстой юмад сонсох ёстой цаг мөчтөө л сонсдог, үзэх ёстой юмад үзэх ёстой цаг мөчтөө л үзэж туулдаг шүү дээ. Тэгэхээр бас миний ярьж байгааг бас өнөөдөр үзэх ёстой ойлсон байж бас магадгүй тий. За тэгээд бүтэнсэн өдрөөс нааш ер нь бол нэг хэрүүл ам энэ төр юм гэж ахаар зүгээр гэр орноо сайхан цэгцлээл ажил төрлөө сайхан цэгцэлж байгаа л. За тэгээд бүтэнсэн өдөр хосын харилцаатай хүмүүс маань юмаа зохицуулах юм бол илүү сайхан биш үү. За хайртай хүндээ бүтэнсэнд гоё бэлгэлээрээ. За ингээ 3 дугаар группийг сонгосон 3 дугаар одоо хүзрэгтэй ягаан боловчлоо сонгосон хүмүүстэй энэ 7 хоногийнх нь ажил амьдралд наац жаргал сайн сайхан бүхнийг цаглашгүй ихээр хүсье. За тэгээд дараагийн мэргээр уулзъя. Баяртай. Тэгээд subscribe хийгээгүй хүмүүс байх юм бол subscribe хийгээрэй. За би тэгээ айл болох чадах чинээгээрээ ингээд одоо тэгээ өөрийнхөө мэдлэгийнхээ хүрээнд ингээд гой зүйлүүдийг бас мэдээлж та бүхэндээ хүргэхийг хичээнэ. За баярлалаа. Баяртай.